За энэ өдрийн мэдээллийн хөтөлбөр тодруулга булангаар үргэлж байна. За өнөөдрийн тодруулга булангаар тод H хүүхдийн эмнэлгийн захирал тод нямтай ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа өдрийн хүргэе. За эмнэлгүүд бол гүйцэтгэлийн санхүүжилт дээр бол санхүүждэг тогтолцоонд орсон. Гэхдээ энэ бол хэвээрээ үйлчилж байгаа үгнээс ингээд тодорхой бус байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар тайлбар өгвөл? Тийм албан ёсоор одоо ийм зүйл байхгүй боллоо. Энэ зам мөрөөс ухарлаа. Пуучин яаж явж ирсэн тэрэн лүг орлоо гэдэг тийм шийдвэр бол гараагүй. Тэгэхээр яг одоогор бол улсын хувийн гэхгүй бүгдээр эрүүл мэндийн даатгалын ерхий газартаа гэрээлээд гүйцэтгэлээрээ санхүүждэг энэ системээр явж байгаа л гэж ойлгоод байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр бол одоо тийм биш болчиход гүйцэтгэл биш одоо энэ коват руу орчод байгаа маа. Тийм учраас нөгөө эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын хувьд ч ихэл нэг тийм ойлгомжгүй хүнд нөхцөл байдал үүсээд эмнэлгээр үйлчлүүлж байгаа ард иргэдийн хувьд ч ихэл бас л ялгаа байхгүй. Тийм нөгөө хүнд нөхцөл байдал үүсээд очир дугаар нь дээлдэхгүй. Дотор нь одоо юу гэдэг хурц хэлбэрийн өвчлөл төлөвлөлт одоо амс заслууд архаг хууч өвчнүүд гэж ангилаал тий. За энийг нь өмнө 50, энийг нь хойш 50 гэл одоо мөнгөндөө тааруулж ангилж үйлчлэх жишээний болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас иргэдийн бухимдал маш их. Ялангуяа одоо эмнэлэг эрүүл мэндийн байгууллагын одоо эмч ажилчид болон үйлчлүүлэгж байгаа ард иргэдийн хоорондын үл ойлголцол гэдэг юм уу энэ зүйл маш их болоод байна л да. Одоо жишээ нь эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмнэлэг гэл ирэл үйлчлүүлэх гэтэл уул нь манайх даатгалаар үйлчилдэг. Тэгэхдээ танд даатгалаар үйлчлэхгүй гэдэг нэг эмнэлгэнд иймээрээ сууж яадаг. Тэгэхээр хүн гайхах шүү дээ. Би даатгалын шимтгэлээ төлчөөд дээрээс нь танах чи үүдэн дээрээ ингээд даатгалаар үйлчилдэг эмнэлэг гэдэг ингээд хаяа тийм ээ хаяг адрес наацсан байж байгаа. Тэгээ одоо үйлчлүүлэх гэхээр та нар чинь ямарыг нь даатгалаар үйлчлээд ямар хүнд нь даатгалаар үйлчлэлтгүй ингээл хүн ойлгохгүй. Тэгээл нөгөө эмч чинь тайлбарлаж яриад гуулан даатгалаар ингэж гүйцэтгэлийн санхүүжилтээр гэрээлээд явж байгаа нь үнэ. Тэгтээ одоо гүйцэтгэлч манай эмнэлэг дээр ингээд тухайн оншин хамааралтай бүлэг дээр за нэг сард 5 хүний хэвтүүлээрээ гэдэг ингээд ковот тавьчихсан юм аа. Тэгэхээр нөгөө 5 нь дүүрцээ. Тэгэхээр 6 дахаас нь ахуулаад та одоо 13 дахь хүн учраас та одоо төлбөртэйг үйлчлүүлнэ гэл ингээл хэлэхээр чинь нөгөө хүн ойлгохгүй шүү дээ. Тэгээ мөнгө өгье гэхээр ор байна одоо бэлэн байна та одоо хэвт гэд ингээд яадаг. Даатгалаараа үйлчлүүлээ гэхээр заавчлаараа очор маань одоо нэг 8 сарын дараа л байна та гэд ингээд яадаг. Тэгэхээр ямар ч ирхэн хүн гэж бухимдна шүү дээ тий. Гэхдээ та нар чи юу яриад байгаа юм бэ? Мөнгө авахаар яг одоо хэвтүүлээ эмчлээ хий гэдэг. Даатгалаараа гэхээр 8 9 зарим эмнэлгүүд руу очор нь жил 2 жил дамжсан явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө иргэд эмчнэрийн хооронд ингээд үл ойлголцол үүсээд бухимдаад тэр уур стрессээ одоо эмнэлгийн ажилтнууд гаргадаг. Эмнэлгийн ажилтнууд угаасаа ямар байгаа вэ тийм ээ. Ингээд хаана ийм одоо ойлгомжгүй гэдэг юм сонин нөхцөл байдал үүсээд байна л да. Тэгэхээр энийг бас иргэд маань зөв сайн ойлгоосоо л гэдэг үднэс. Хизэнээс ер нь яг энэ байдалд шилжсэн бэ эмнэлгийн байгууллагууд? За сая 4-р сарын эхээс ахуулаад ер нь 4 сарын 1-ээс ахуулаад ийм нөхцөл байдал үүсчлээ. За ер нь өнгөрсөн жилийн 8-р сар 9-р сар та бүх иргэд санаж байгаа бол одоо нэр бүхий эмнэлгүүдийг ингээл баг цоллоод байгаа юм шиг зарлаа л одоо эдгээр эмнэлгүүдэд даатгалын санхүүжилтөд хэтруулсан тул даатгалаас дахиад санхүүжүүлэхгүй боллоо гэж эрүүл мэндийн даатгалын сан газар нь мэдээлэл тавиад л за тухайн эмнэлгүүд ч гэсэн за одоо манайд ингээд даатгалаа санхүүж өгөхгүй гэж нөө манай эмнэлэг даатгалаар үйлчлэхэ боллоо шүү төлбөртөө үйлчлдэг болсон шүү гэж одоо та бүхэн санаж байгаа хэн Монгол Японы эмнэлгээс ахуулаад тийм ингээл Facebook пэйж хуудсан дээр зар мэдээ тавиал үүдэндээ бичих нааж хадаал тэгэл иргэдийн бухимдал явж эхэлсэн шүү дээ. Тэр чинь өнгөрсөн жилийн 8-9 сарын үзүүл ахгүй юу. Тэгэхээр нөгөө өнгөрсөн жилийн 8-9 сараас нөгөө эрүүл мэндийн даатгалын сан дээр төвлөрсөн төсөв мөнгө нь дууслаа мөнгө өрхөө байлаа гэж нэг юм нөхцөл байдал үүссэн. Нөгөө эрүүл мэндийн эмдүүз гэж яриад байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын үндсийн зөвлөлийн нөгөө тогтоол мөгтөө шинжлэгдсэн байхгүй энэ жил. Тэр мөрийн шинжлэгдэж гарч ингэж хийж гэрээгээ хийнэж явсаар байгаа ихний үйлрэл өнгөрчихөж байгаа. Тэгээ сая 4 сарын 1-ээс ахуулаад ер нь эмдгүүтээ гэрээгээ хийж эхэллээ. Тэгтэл одоо ийм нөхцөл байдал. Гинтхэн л одоо ингээд угаасаа мөнгө хөрөхгүй болцсон гэсэн юм яриа л. Тэгэл за эмнэлэг болгонд одоо ерөөсө гүйцэтгэл гэж байхгүй ингээд ковот тавилаа гэл. Тэгэл одоо жишээ нь одоо зөндөө олон жишээ одоо яригдж штэ хэвлэлээр тийм ээ. Тэгэл за танаа эмнэлэгт ерөөсө тэр яаж ирэхээр өнгөрсөн жилийнх нь нөгөө ажилласан ажлын өнгөрсөн жилийн санхүүжилт авсан дүн байгаа штэ тий. Өнгөрсөн жил одоо ингээд жишээ нь тухайн эмнэлэг нэг дүүргийн эмнэлэг 15-6 тэрбум төгрөгийн ажил хийгээд тэм хэмжээний мөнгийг хэмжилж авсан байвал өнгөрсөн жилийн гүйцэтгэлийн шууд харж яснаа л за 40% 30% гэл ингээл явчихж байгаа байхгүй.
Гэтэл альва эмнэлэг эрүүл мэндийн байгууллага гэдэг чинь ер нь альва байгууллага одоо жилээр тусмал өснө, хөгжин, дэвжин гэж зүтгэж ажилдаг биз дээ, тийм ээ. Тэгэхээр өнгөрсөн жил жишээ нь манай эмнэлэг одоо ингээд нэг одоо жишээгээр ярихад 1500 хүнд үйлчилсэн байвал энэ жилд үйлээ тусан үйлчлэгээ сайжруулъя, чанартай болгоё, тэ өргөжүүлъя. За 1500 биш 2000 хүнд хүрж үйлчлэе гэдэг зорилт тавьж байгаа шүү дээ. Ямар ч эмнэлэг одоо ямар ч байгууллага одоо хамгийн гол чухал зүйл юу болж байна вэ гэхээр ингээд гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг их гоё юм руу орсон биш. Одоо өнөөдөр бүр эсрэгээрээ эрүүл мэндийн салбар чинь өөрөө бүр ингээд нурж унах гэдэг ийм ирмэг дээр ирчээд байгаа байхгүй. Эмнэлгүүд нь цалингаа тавьж чадах байхгүй. Ийм параметрын зардлыг авч чадах байхгүй. Юун өсөд дэвчих битгий хэл тийм ээ. Юун ажлынхаа нийгмийн асуудлыг шийдэж цалин цавууг нэмэх битгий хэл. Эмнэлгийн эрүүл мэндийн байгууллага ч одоо ингээд оршин тогтнох боломжгүй болж эхэлж байна. Тэгээ одоо ингээд яваад байх уу? Энэ дээр ямар нэгэн дөрвтэй арга хэмжээ гэдэг юм уу? Одоо авахгүй юм уу? Тэ? Одоо энэ төсөв мөнгөнд тодтогддог юм уу? Өөрчлөлдөг юм уу? Одоо энэ засгийн газрын нөөц хөрөнгө сан маань гэдэг одоо мөнгө төгрөг байдаг биз дээ. Тэр мөнгнөөсөө энэ эрүүл мэндийнхаа салбарт мөнгө хийхгүй юм уу? Тэхгүй бол одоо энэ дүүргийн эмнэлгүүдээс өксүүлээд за яг нь хувийн хвшлийн эмнэлгүүдийг бол одоо тоохгүй ажиллаж байгаа ш. Та нар одоо өөрсдөө уучраа ол гэдэг. За тэгэхээр хувийн эмнэлгүүд нь бүгдээрээ одоо төлбөртэй мөнгөтэй үйлчлээд эхэлчихсэн. Тэгэхээр одоо ямар нөхцөл байдал үүсч байгаа нөхөр нэгдүгээр ш. Хувийн хвшлийн эмнэлгүүд бол эрүүл мэндийн даатгалын сантай гэрээлж байгаа эмнэлгүүдээс бараг 40-50% эзэлнэ. Тэгэхээр Монгол улсад эрүүл мэндийн даатгалаар үйлчилж ирсэн эмнэлгүүдийн бараг 40-50% нь буцаад бүгд төлбөртэй болж хувирж байна. За тэгвэл нөгөө нэг худалдаа авалтын тогтолцоо руу шилжээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулна гэсэн хаана байна. Ингээд энэ концепц нуран унлаа. Ухралт хийлээ. Хоёрдугаарт нөгөө улсын эмнэлгүүдэд нь болохоор яг үгээр бүгдээрээ бас ингээд ковот тавигдаад санхүүжилт нь хасагдаад үйл ажиллагаа явуулахад хэцүү боллоо. Дампуурлаа. За хувийн эмнэлгүүд нь яг энэ одоо явж байгаа зарчмаа системээс ухралт хий. Хамаа алга одоо ингээд төлбөртөөгөө үйлчлээд ямар ч байсан ингээд явъя гэд бодъё. Тэгвэл улсын эмнэлгүүд нь яах юм? Адилхан тэгвэл төлбөртөө үйлчлээд явах юм уу? Тэгвэл бас хамаа алга. Гэтэл улсын эмнэлгүүд чинь төлбөртөө үйлчлүүл одоо яах вэ? Иргэдэнд барьж идэнэ. Дээрээс нь дараг цагийг болохгүй гэж шахана. Тэгэхээр улсын эмнэлгүүд чинь цалингаа тавьж чадахгүй. За энэ параметрын зардлыг өгч чадахгүй. Нийгмийн даатгалын өр ширэндээ баригдаад ингээд улсын эмнэлгүүд чинь үсрэнгөө өгч үтгэхээр бас уналтанд орлоо. Тэ? Ийм хоёр нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр энэ дээр одоо яагаад хинч дуурахгүй байгаа юм болоо? Тэ? Яагаад хинч юм ярихгүй байгаа юм болоо гэдэг дээр л би бас одоо залуу хүний хувьд, эргэн хүний хувьд тэ энэ салбарт нь яваа хүний хувьд гайхаад чатын хадаа бас дуу хоолой өргөд байгаа маа л гэж хэлмээр. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн тодруулга булангаар эрүүл мэндийн даатгалын сангийн талаар асуудлаар ярилцлаа.